Галуунтраах тусгай зориулалтын автомеханик шатны машиныг ажилуулах дараалал. Автомашиныг асааж хурдны хайрцгийн арааг нейтрал гуримд байрлуулан зогсоолын доромзыг татсан байна. Авцуулах холбооны дөрөөг бүрэн гიშгэж гидрийн усоосыг залгах төвчлөрийг дарна. Энэ үед хянах самбарт эртөө идэвхжсэн тэмдэгт харагдана. Авцуулах холбоог айжмаар залгана. Автомашины арын хэсэгт баруун зүүн талд байрлах тэнцвэржүүлэх тулгууруудыг автомат болон гар удирдлагаар дэлгэж суналтын ажиллагаа дууссан тохиолдолд ногоон гэрэл асаж мэдэгдэнэ. Автомат төвчлөрийг сонгосноор тулгуурын суналт 3.4 м өргөнд автоматар зогсно. Тэнцвэржүүлэгчийн удирдлагын самбарын ерөнхий бүтэц. Тэнцвэржүүлэгчийг сунгах, буцаах удирдлага, услын үеийн зогсоох төвчлөр, шат тогтворжилтын мэдээлэгч. Шатны арын гол хэсэгт байрлах дэлгэцээр дараах мэдээллүүдийг харж хянана. Шатны ажлын гүйцэтгэлийн хажуу талаас харагдах байдал. Улаан өнгөөр шатны хүрх хязгаар, шар өнгөөр системээр тодорхойлсон хүрх хязгаар, цэнхэр өнгөөр тухайн үеийн шатны байрлалыг заана. Цэнхэр курсор сумууд нь урт ба өндрийг нарийн харуулна. Хар цэг нь эхний хэсгийн үеийн байрлалыг тус тус харуулна. Тэнцвэржүүлэх тулгууруудыг тэгш ус гадаргууд байрлуулах тохиолдолд дараах тэмдэгт бүхий функцийг ашиглана. Үүнд саад дээр тулгуур хангалттай хэмжээгээр тулах хүртэл түүнийг буулгана. Ингэхдээ тулгуурыг газарт хүргэж болохгүй. Тулгуурыг нэг нэгээр нь удирдлагын тусламжтайгаар сунгана. Эсвэл тулгууруудыг доош буулгана. Хяналтыг бүрт ногоон гэрэл асна. Үйлдэлийг буцаах байдлаар тулгууруудыг хураана. Гар гидрийн удирдлагаар ослын болон бусад шаардлагатай тохиолдолд ажиллуулна. Үүнд цамхын хаалтыг суллана. Тулгууруудыг өргөхийн тулд цамхын сэлгэн залгах хавхлаг болон тулгууруудын хавхлагыг дээш түлхэнэ. Тулгууруудыг хураахын тулд цамхын сэлгэн залгах хавхлаг болон тулгууруудын хавхлагыг дээш түлхэнэ. Арын тэнглэгийн төвчийг тайлахын тулд цамхын сэлгэн залгах хавхлаг болон тэнглэгийн түгжигч солих хавхлагыг дээш түлхэнэ. Автомеханик шатны аврах сахсыг дээд төвчлөрийг дарж дэлгэнэ. Хураах үйлдэлийг хийхэд доод талын төвчлөрийг дарна. Цамхын удирдлагын самбарыг ашиглан үндсэн ажиллагааг гүйцэтгэнэ. Үүнд цамхын ерөнхий ажиллагааны бүтэц, ослын үед зогсоох төвчлөр, сунгах, буцаах рычаг, өргөх, буулгах, баруун зүүн эргүүлэх рычаг, цамхын удирдлагын хэрэгсэл, нэг дэлгэц, 2 гар удирдлага, 1 ослын үед зогсоох товч, дотоод холбоо, өнцөг хэмжигчээс бүрдэнэ. Микрофон, дотоод холбооны унтраалга, микрофоны дууны хэмжээ зэргийг тохируулж болно. Бүх ажиллагаа педалийн тусламжтайгаар гүйцэтгэн. Аврах сагсны педал үүнд илүү ач холбогдолтой байна. Цахилгаан үүсвэрийн ажиллагааны дараалал. Тэжээлийн системийн бензиний хаалтыг зүүн тийш эргүүлж нээн. Дээд хэсэгт байрлах асаах тохируулгыг баруун тийш нэг эргүүлэхэд дэлгэц идэвхжинэ. Асаах тохируулгыг баруун тийш дахин нэг эргүүлэхэд цахилгаан үүсвэр асаж шаардлагатай тохиолдолд ашиглаж болно. Аврах сагсны ашиглалтын боломж үүнд дамнуурга эсвэл суурин лапетны гушуугаар тоноглогдсон үед 3 хүний горимд зөвхөн 1 хүн 90 кг, 4 хүний горимд 2 хүн 180 кг даацтай. Хамгийн их ачаалал 4 хүний горимд 400 кг-аас хэтрүүлэхгүй байх шаардлагатай. Аврах сагсны удирдлагын самбарын бүтэц. Үүнд сунгах, буцаах, өргөх, буулгах холбогч хэсгийн удирдлага, дотоод холбооны микрофон, дотоод холбооны тохиолол, дуу ихсгэж багасгах тохируулга,
ослын үеийн төгслөөр өргөх, буулгах, баруун зүүн эргэлтийн удирдлагаас тус бүрднэ. Нэмэлт гэрэлтүүлгүүдийг суйрлуулж, сагсны арын хэсэгт байрлах 220 вольтын залгуурт угсарч ажиллуулна. Дамнуургаар 150 кг хүртэл жинтэй хатуу дамнуургийг тоноглосон тохиолдолд 200 кг хүртэл жинтэй нэрвэгдэгчийг буулгаж зөвөрлөх боломжтой. Аврах сагсны лапидны өшөөг ажилуулах дараалал. Алсын зай удирдлагыг аукс төгслөөр дээр удаан дарж, цэнхэр өнгийн гэрэл асаана. Дээш доош суман тэмдэгтээр дарахад босоо чиглэлийн хөдөлгөөн. Баруун зүүн суман тэмдэгтээр дарахад хөндлөн буюу хажуугийн хөдөлгөөнийг удирдана. Стрим төгслөөр дээр дарахад галантрах бодисыг бөөн тусгалаар, фог төгслөөр дээр дарахад галантрах бодисыг цацруулсан хэлбэрээр 2600 литр минут хүртэл өгөх боломжтой. Ажиллагааг зогсоохын тулд дараах төвчлөрүүдийг хослуулан 5 секундын турш дарахад энгийн байрлал шилжиж, аукс төвчлөр дээр дахин удаан дарахад унтрана. Лапидны өшөөний алсын зайн удирдлага нь аврах сагсны хажуу талын хайрцагт байрлана. Анхааруулах санамж. Галантрах бодисыг лапидны өшөөгээр өгөх үед автомеханик шатыг хөдлөхгүй байх шаардлагатай. Аврах сагсанд 2 алба хаагч байрлах бөгөөд шатны өргөх өнцөг 70 градус, даралт 4-8 бар байна. Суурин лапидны ашиглаж дууссан тохиолдолд аврах сагсны хэсгийн даралтын хоолойн шугамын хаалтыг нээж, шатыг 75 градусаар дээш өргөж шавхна. Автомеханик шатны ажиллагааны үед эвдрэл гэмтэл гарсан тохиолдолд шатны техникчийн суудлын шалны доод хэсэгт байрлах гидер төхөөрөмжийн тэмдэгт бүхий гар хавхлагуудыг ашиглан эхлээд шатыг хурааж энгийн байрлалд буулгана. 24 вольтын цахилгаан насосыг асааж аяны буюу энгийн байрлалд оруулах боломжтой. Их биеийн арын хайрцгийг нээж ослын үеийн 24 вольтын цахилгаан насосыг асаана. Унтраалгыг доош түлхэж шар өнгийн төгжээгээр түгжинэ. Ажиллагааны дугалдал ослын үед аврах сагсны аяны буюу хэвтэй тэгш байдалд оруулах гар ажиллагааны удирдлагыг ашиглах дараалал. Үүнд аврах сагсны баруун талын арын хайрцагнаас бариулыг салгаж авна. Гидрийн насосонд бариулыг угсарна. Бариулыг дээшлүүлж шаардлагатай чиглэл рүү тэнцвэржүүлнэ. Аврах сагсыг тэнцвэрт байрлалд оруулах эсвэл дэлгэхийн тулд гадагш чиглэлд хөдөлгөнө. Шаардлагатай тохиолдолд насос хэрэглэнэ. Хүүтний улиралд ажиллах санамж. Автомеханик шатны машин нь хасах 40 градус Цельс хэмэд ажиллах боломжтой бөгөөд цахилгаан болон гидравлик бүтцийн тоноглолуудыг халаах хэд ангиуд өрн суйрлагдсан. Халаагуур буюу вибастан автомашины түлшээр ажиллаж дулааныг бүх хэсэгт хуваарлах үүрэгтэй. Хасах 10 градусаас доош хэмэд автоматар ажиллаж эхлэх ба гадна агаарын хэм 0 градус Цельсд зогсно. Шатны техникч ямар нэгэн үйлдэл хийх шаардлагагүй. Гидрийн шингэний савндах тосыг цахилгаан халаагуураар халаах боломжтой. Тавиуланд байх үед 220 вольтын цахилгаан залгуураар туналгдсан тул цамхын баруун доорх унтраалгаар удирдана. Хөдөлгүүрийн эвдрэл гэмтлийн үед гидрийн шингэн тосны даралт унаж ажиллагаагүй болно. Автомашины арын хайрцгийн тагийг нээн ослын үеийн 24 вольтын цахилгаан насосыг асаана. Удирдлагын самбарыг ашиглан шатыг хураана. Шатны үеинүүдийг гар ажиллагааны гидер удирдлагаар ажиллуулна. Ажиллагааг дуусгаад 24 вольтын цахилгаан насосыг унтраана. Ажиллагааны үед эвдрэл гэмтэл доголдол гарсан тохиолдолд ослын төвчлөрийг ашиглана. Бусад нөхцөлд дарсан тохиолдолд автомашин асах, ажиллагаа хийгдэхгүй болохыг анхаарах шаардлагатай.